Гамшигүйн удирдлага зохион байгуулалт төлөвлөлт харилцан ажиллагаа штабын бүтэц зохион байгуулалт аюул ослын хариу арга хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор онцгой хөдөлгөөний ерхий газраас Сүхбаатар аймагт гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна. 3 дугаар сарын 26-нд танхимын сургуультаар эхэлсэн сургууль өнөөдөр мэрэгжлийн анги албатын бэлэн байдлын үйлчлэг ур чадварыг шалгах дадлаг сургуультаар үргэлжилж байна. Сүхбаатар аймагт хээрийн болон ахын төмөр салхишуурга зас цуудын гамшиг зонхлон тохиолддог. Тухайлбал сүүлийн 10 жилд аймгийн хэмжээнд 910 удаагийн гамшиг аюулт үзэгдэл осол тохиолдож, үүний улмаас 70 хүн амьнасаа алдаж, 37 хүн бэртэж гэмтэн, 334.2 мянган толгой мал амьтан орогдож, 13 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. За энэ Монгол Улсын шадар сайд болон Сүхбаатар аймгийн засаг даргатай байгуулсан гэрээний үндсэндээр бол команд штабын сургууль зохион байгуулагдаж байна. Энэхүү команд штабын сургуулиар бид бүхэн бас энэ хаврын хуурай шилттэй үед эхний цагийн байдал маань бол хээрийн төмрөөс одоо цагийн байдал өгөгдсөн байгаа. Энэ цагийн байдалтай бас нийт багууд маань ажиллаж байна. Өчигдрийн хувьд бол бид бүхэн бас танхимын сургалтуудыг зохион байгуулж, ерөнхий онолын мэдлэгийг олгосон байгаа. Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, мэрэгжлийн ангиуд болон гамшигаас хамгаалах улсын албадуудын харилцан ажиллагаан дээр хэрхэн ажиллах вэ? Энэ аймгийн гамшигаас хамгаалалт төлөвлөгөө маань өөрөө оновчтой тодорхойлогдсон нь үгүй юу? Цаашид энэ төлөвлөгөөгөө бид нар бас тодтогдох арга хэмжээг бас зохион байгуулж одоо ажиллах юм аа. За өнөөдөр өглөө бид бүхэн бас өөрөөр бас дохио өгж ажиллауллаа. Хувийн бэлтгэл бэлэн байдал маань өөрөө ямар төвшөнд байна. Тэр талын юун дээр нь одоо үзлэг шалгалтыг хийж бид бүхэн бас засаг даргатай хэлэлцүүлсэн байгаа. Цаашдаа ер нь бол бид бас энийгээ бас жигдрүүлэх, сайжруулах зарим нэг зүйлүүд бол байна. Гэх мэт зүйлсүүдээр бид бүхэн бас тодтгол хийж ажиллах учраас энэ маань ингээд цаашдаа бас үр дүнтэй бодит кейсээр ажиллаж байгаа учраас бас боломж бий болж одоо аль паагчдын бас нэг мэдлэг оюунд бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа юм аа. Мөн аймгийн хэмжээнд хийсэн гамшигын эрсдлийн ерхий үнэлгээгээр хээрийн төмөр төртөх байдал нийт өрхийн 78.9% нэх, 12.3% нь маш их, ганд өртөх байдал 25.6% нэх, зодод өртөх байдал 21.5% дунд, шорон шоргонд өртөх байдал 8.4% их эрсдэлтэй байгааг тогтоожээ. Энэхүү эрсдлийн үнэлгээнд суурилсан аймгийн онцгой комиссын онцгой байдлын газраас хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь эдгээр өдрүүдэд зохион байгуулагдж байгаа команд штабын сургууль юм а. 3 дугаар сарын 28-нд мэрэгжлийн анги албатын гишүүдийн хээрийн дадлага дүнгийн хурлаар команд штабын сургууль өндөрлөх юм а.